Сайн байна. Сайн байна. За, тийшээ сондлоо. За ямар асуудал юм бэ? Би нэг л асуудлаар л тантай уулзах гал. Таныг л сураал яваад соор байгаа л ирлээ. За, би танаас өөр чинь мэдээлэл аваад. За. Хиний юм блэ? Жалбуугийн төр сайхан. За, одоо ямар асуудлаар хэлсэн Би энэ манай эхнэрийн эгч нь цэцэг маань надад 13 онд гашаагаан зарчаад нөгөөт тэр нь би 12-8-тай байшин өөрийн хөрөнгөөр ингээ бариад бичиг баримтыг надад удаа дараа шилжүүлээд өг гэсэн чинь шилжүүлж өгөхгүй байжгаад тэгээд энэ 14 онд нэг 10 сарын хавьд юм болов юу? Өөрөө хохирчоод яваа. Тий би хохирчоод тэгээд хууль зүйн тусалцаа. Тий хууль зүйн тусалцаа авах гай. За гэрээ хийгээд сонгоо хайрхан дүүрэг 1-р хороо 77-гийн 10А тат. Нарын яатгато. Тийм. За очны дугаартай холбоо 8874 1818. Яг одоо тэр чи яасан гинэ? Би 2013 онд энэ эхнэрийнхээ төрөлхийг ч болох цэцэг маа түүний нөхөр болох Батэрдэ хоёроос 4 сая төгрөгөөр юм гашаа авсан. Хоосон гашаа. Энэ 77-гийн 10А тоот гэж гашаа. Тэгээд энэ гашаантаа бичиг баримтын тухай үед нөгөө авгаан төрөлхийг ч болсон учраас надад өгнө гээд тэгээд би бэлэн мөнгө өгөөд бид хоёр аман юм яриагаар ингэж аваад өгөлдсөн. Тэгээд гашаан дотор нь болохоор цэцүү 4-ийг харьцах нь 8-тай 1 гараж 12-ыг харьцах нь 8-ийн хэмжээтэй тийм байшин өөрөө барьсан юм би. Тэгээд 14 оны 6 сарын 7-нд тэгээд цайдлах хийгээд 14 оны 6 сарын 7-нд гашаантаа байшиндаа ороод тэгээ бичиг баримтаа авъя гэдээ удаа дараа ингээд нэхэд байхаар цэцүү ах эгч хоёр нь одоо муу хөгжлийн бэрхшээлтэй дүүдээ одоо энэ олон хүүхэдтэй хоёр дүүдээ өгнө гэдэг ингээд удаа дараа тэгээд байсан. Тэгж яагаад тэгээ байжсэн чинь 15 оны 4 сард аюур зооны дээр Батэрдэн гэж нэг цэцэг манай авгаа ихч тэр цэцэг maaгийн нөхөр нь байхгүй юу? Тэрний ээж болох өөдөс тэр төрсөн ах нь Үнэн Бат хоёр нь уулзаатын хоёлаа нэг чухал уулзаан байна гэх. Тэгээд уулзаад тэгээд манай гэрээс доохонд уулзаад ирээд уулзсан чинь танаа байшин гэж чинь ингээ банкны зээлэн тавьсан. Банкныхаа мөнгийг төлж чадахгүй хураах дээрээ толцсон байна. Надад тэгж мэдээлэл хэлээд гүй ч одоо миний барьсан юм яхаар эднэр одоо ингэ тавьчихд юм бэ. Чи юу болов яа гэдгсэн чинь өвөө харин чамд мэддэхгүй надад бол чинь тавьчихсан байна надад хоёр чи ингээд. Тэгээд одоо мөнгөө хийж чадахгүй би 15 оны 4 сард надад тэгж мэдээ. Тэгээд хас банкнд нэг 14 оны 10 сард л тавьсан юм шиг байлээ. Би тэрийг бол сайн мэдгүй. Ямар ч байсан тэр хавьд тавьсан юм шиг лээ. Тэгээд 2-3 сар хоёрын мөнгөний төлж чадахгүй банк одоо битүүмжлэг талын болоод оноогт нь юу надад л хэлсэн юм байлээ л дээ. Тэр аав ээж нь санаа зовоод одоо хүүхдүүдтэй гудамд гаргалаа гэж бод санаа зовоод ах ээж хоёр нь тэгж би мэдээд тэгээд нөгөө Батэрдэн цэцэг маа хоёроо очиадгүй та хоёр одоо миний барьсан юм яаваад байна чинь би та хоёроос нэг төгрөгөний ч юм аваагүй та хоёроос би өстэй юунаас тусалцаа аваагүй өөрөө ингэ барьсан юм чинь гээд гисэн чинь тэр хоёр болохоор ах эгч хоёрыгаа уйлчлаар ах эгч хоёр нь одоо ингэ тавьдсан би байсан гэж чинь мөнгөний төлөө та хоёрт авч өгнө гэж ингэж байсаар байгаад тэгээд мөнгөний төлөхгүй тэр хоёр төрх рүү гарч яваад ингэ мөнгө өгсөн чинь банк хураах шийдэл гараа тэгээд одоо би ингэ надад үзүүлэх юм хууль зүйн туслалцаа үзүүлээд ингээд явж туслалцаа хүсээ тэгээд ер нь олон цусуудаар орлоо тэгээд ингээд өөрийг чинь би сурчсаар байгаад ингээд ирж байна. Банкнаа сая нэг ийм бичиг ирээд энэ одоо нэг тэгээд одоо үйл хөдлөхөө ийм юм байна да. Ийм үйл хөдлөхийн гэрчлэгээ гаргуулад авсан байна.
Тэгээ ийм энэ 10-ын уг нь наад хоёр чинь 77-гийн 10 гэж тоот дээр нь орсон суудаг улсууд багхгүй юу? Тэгсэн чинь 10А гэдэг тоот дээр нь орсон суудсан ийм кадастрын зурагтай байхгүй юу? Энэ 77-гийнхэн 77 гэдэг дээр нь энэ дээр нь болохоор нэг Батэрдэн цэцгмаа хоёр, энэ дээр нь болохоор надад хоосон зарсан энэ миний барьсан байшаа. Энэ ч нэ ганцхан хаалгатай. Энэ хоёр эндээс ерөөсөө энэ хаалгаар манайхад бүгд нийлж гардаг, дунд хамарна байхгүй. Тэгэхээр ингээд нийлж ерөөсөө өглөө болгон өдөр болгон ингэж байнга гарч ордог. Тийм ийм үйл явдлын бас ингээд би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 80%-аар алдсан. Тэгээд дөрвөн хүүхэдтэй хамгийн бага одоо энэ байна. Ийм дөрвөн хүүхэдтэй. Тэгээд одоо ингээд дутманд л ер нь гарах л болон байх шиг байна л та ер нь бол. Тийм процесс болоо тэгээд би ингээд хуйлцуунд тусалцаа үзээчээгээд энэ одоо миний байшингийн зураг байна. Барьж исэн үеэс нь авсан зураг нь байгаа. Зарим нь байхгүй байх шиг байна. Тийм болчоо тэгээд би өөрийнхөө энэ одоо миний нөгөө байшиндаа авч исэн барилгын материалын падаанууд нь байна. Наадах ч одоо надад Одоо энэ тэнд нөгөө хороо тухайн хаяг дээр орсон суугч хорооны тодорхойлт юм байх уу? хорооны тодорхойлт байна. Өөрөө хэдэн оноос яг энэ 10 оноос хойш амьдэрсэн энэ дээр. Энэ хаягн дээр. Би 10 оноос хойш энэ хаягн дээр амьдэрсэн. Эндээс би эмнэлгийн хяналтанд байдаг, группд байдаг. Тэгээ 13 онд газар хөдөлж байгаа. Тэгээ 13 онд газар хөдөлж авсан. За. Энэ 10 онд эднийх энэ гашааг том гашааг авсан байж байгаа. Би гашаанд тухайн үед сургууль ойрхон байдаг байсан. Тэгээ надаа гашааныхаа талыг чи аваа. Манай гашааны талыг чи мөнгөний нөгөөд аваа гэж хэлээ. Тэгээ би авсан. Би өөрөө их наранд бас нэг гашаатай байж байгаа. Нөгөө түрүүгөө нүүх гэхээр арай сургууль цэцэрлэгээс холдчоод явж чадахгүй байсан. Тэгсэн чинь наад усуу чинь надад тиймэрхүү юм. Тэгээд төрсөхийн юм байна. Юу одоо та энэ өөртөө байгаа бүх материалуудыг канондод өргөдөл бичээд яг одоо иргэдийн шударга шүүх төрийн төсвөө хүсэл зорилгооны төлөвлөгөөний одоо иргэний хэлэлтийн хууль зүйн тусалцаа үзүүлэх төвдөө тийм ээ. За. Тэгээ хууль зүйн тусалцаа хүсэх тухай гэдэг ингээд өргөдөл бичээд өгч байна. Бид нар одоо бас өөрсдөө хуульчтай хэлэлцээд тэгээ танд одоо ямар тусалцаа үзүүлэх боломжтой ямар гэрээ хилцэл хийх үү яаж таныг одоо тийм үнээр та бидний суулж байгаа хүсэлтэй байгааг илэрхийлээ тийм ээ. Ингээд бичиж өгөх бид нар ямар гарч боломжтой гэдэг талаар бид нэгдүгээр зүйл өгч байна. За. За хоёрдугаарт нь та бол одоо хууль зүйн тусалцаа хайж өгнө тийм ээ. Тийм. Өөр ижил төрлийн хуульч өмгөөлөгчдөөс бас тусалцаа үдсүү. Би өөр өмгөөлөгчдөөс үдсэн. Би одоо зөндөө одоо ерөөсөө тэгэл одоо 10 гаруй хуульч өмгөөлөгчдөөс орлоо. Тэгээд ерөөсөө орохоор надад хуульч өмгөөлөгч чинь ингэж л хэлэх юм. Чи юу яа? Энд чи ерөөсөө чиний юм гэж харагдах юм нэг ч алга. Тэгэхээр чиний юм биш. Ямар ч байсан энийг чинь яах юм бол нэг 4-өөс 10 сая төгрөгийн дотор янзлж өгөөд өгнө. Гэхдээ би болохгүй ч байж магадгүй гэдэг. Би бүр зарим тийм дагуул гэртээ авч очиж үзлээ. Зарим дээр нь бүр ажилтнаа очиод надад одоо би яг өөрийнхөө үнийн юмар барьсан. Би энийг юусоо би хүнд бодлоо яриаггүй. Яг л миний барьсан юм. Надад үнэн гэж байдгийг бол нотолж өгөөч гэдэг. Хүн болгоноос яваа. Тэгээ бүр сүлд нь аргаан бараад за үнийн юм гэж юм байдаг юм. Тэгээд ерөнхийдөө хүн чинь нөгөө явсаар гоо зөвхөн гэдэг болоо. Тэгээд хамгийн сүүл би өөрөө чинь нуц ширэмсгийг олох гэдэг олддггүй. Тэгээд би лавлах ер нь тийм юмнуудаас асууж төрийн бас байгуул. Би өөрөө чинь телевизээр харж байсан болохоос ерөөсөө ингэж уулзмуудыг чи бодож байгаагүй өмнөж тийм байгаагүй. Тэгээд үнэн гэдэг хүн юмыг л өөрөө чи хэлэх болов гэж бодоод ер нь зорж игээл. Миний баг хамгийн сүүлийн ерөөсөө мухардлагаа юм. За бид нар тийм ямар ч материалыг судлаа. Тэгээд бид нар одоо үнэхээр таны юм гомдол тавьж байгаа асуудал тий. Одоо танд ашигтайгаар шийдэгдэх хууль зүйн гарч байна уугүй гэдэг бид нар хэлцээд тэгээд бас танд ажлын 3 хоногт хариу өгөө. За. Тэгээд эргээ болчихгоо. За тэгш.